Сонсч үзэх танд шууд хүрдэг. Өнөөдөр 2022 оны 6 дугаар сарын 30-ны пүрэв гарагийн Яна эрчүүдэ нэвтрүүлэг энхүү эхэлж байна. Арамин төрлийн. За, студид хөтлөгч гэрлээ номой Аминаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Магнимон за мөн хоолч болон даруулагч болон Wild Jerky хамтран ажиллаж байгаа тийм ээ. За. Өнөөдөр бүгдээрээ эрчүүдээс өшөөгөө авах утра. Чидэн дээр ямар амар ширүү яваад исэн бэ? Амар юм боллоо шүү. Эрчүүд бүр мэдрэмжгүй штэ гэдэг сэдвээр ярина заяа. За эмэгтэйчүүд мэдрэмжгүй байдаг юм байж юу? Хамгийн гол нь наадуулч хардаг нөгөө нэг хитгэн ширхэг юм айхтар нөгөө хүүчгийн зохиолч зураач мураачтай тэрэн дээрээ дөрөөлж босч ирээд тэгээ та нар урлаг уран сайхан ойлгодгоо ямар ч тий урлагийн нарийн торгон мэдрэмж байхгүй гэд. Тэгээ уул нь гайгүй ярьсан бол би хэлгэсэн байхгүй юу би бол одоо тий мундаг өсчөнгүүд ирчүүд байдаг тий тэгээ мундаг тоогооч нар ирчүүд байдаг гэд би бол хүлэн зөвшөөрөхөөс байхгүй гэсэн чи бүр ингээд намайг яг ингээд өөдөөс харуулж ганцаараа ингээд тороотл суулгачаад нөгөө ирчээсээ нийлээл бүр байхгүй болгодог шүү. Тэгээ би их уралсаа. Одоо өнөөдөр өшөө авах гэж байгаа юм байна. Тэгээ дандаа нөгөө нэг алдартай болсон яг нэрнгэсэл хідэн үнийг л хэлээд байсан та. Хитгэн ширхэг л хүн байгаа штэ тий. Тэгээ би бүр аргаа хараад тоор тэгвэл тийм л урлаг уран сайхны мэдрэмжтэй бол за дуудуулаад шүлэг уншаад гис байхгүй. Өөрөөсөө болохоор байхгүй тий. Уншдгоо гэж. Зүгээр алдар нэрэнд хүрсэн эрэгтэй хүмүүсийг ингээд уртаа гаргаж яриад байсан тий. Тэрийгээ түрээ төлөөллөөс юм. Тэднэрээ түрээ бариад урдаа тавиар гаргаж ирсэн. Хашаах өөрөө уг нэг юм хэлжсэн шүү. Нөгөө над шиг гэртээ ажил хийгээгүй залхуун л юм хадан дээр зураг зураасгаж идэм да гэсэн. Оо нэг тийм пост оруулж исэн байхгүй юу ууг энэ. Нэрээ урлаг бүтээгээд байгаа хүмүүс чинь ер нь бол яг тэр завтай хаад байгаа байхгүй юу те. Тий. Тэгвэл эмэгтэй хүмүүс чинь өөрөөсөө яаж ин яг үнэн гэлэхэд ингээд амжилтанд хүрсэн эмэгтэйчүүд нь ер нь дийлийнх нь дандаа нөхөргөө за хүүхэдтэй байд юм байлээ. Ер нь баг дийлийнх нь нөхөргөө байд юм байлээ штэ. Ганц бий юу? Тийм ганц бий. Тэгэнгүүт яаж ин гэхээр нөхөртөө цаг зарцуулах цагаа яг цэвэр өөртөө хүүхэдтэй зарцуулаад тэгэд өөрөө ингээд тэрийг өнгөлсөөр хагаад амжилтанд орж хүрсэн байгаа байхгүй юу? Тэг нөхөртөө олжингууд яаж ин гэхээр нөхрийнхөө хувцсыг хоолыг ингээл яг нэг өдөр тутмын мэдрэмжээсээ л нөө давж чадахгүй те. Тэг яг үнэн гэлгээд нөхөр нь үлсэж гэнүү гэдгийг мэдрэл эмэгтэй хүн чи үлсэж гэнүү гэжээс асуудаг. Юусаач асуудгүй шүү. Зүгээр л хоолыг хийгээд өгдөг байхгүй юу? Тийм шүү. Энд чинь бол нарийн торгон мэдрэмж юм болгон жижиг зүйлээс эхэлдэг байхгүй юу? Өнөө хэлдэж орж жишг авч ирсэн. Тэгмэд эрэгтэй хүмүүс бүр ингээл бүлт дэшээ үсрээл те. Тэгээ бид нар яаштай те баяр ёслоор ч гэсэндээ те нөгөөдгийнхөө юу сонирхдаг юу одоо загсанд явах дуртай бол загсны дэгийг нь хүртэл асуухгүйгээр ингээд аваад өгдөг аахгүй юу. Тэгэхэд эднэр би өчтөр бүр мөнгөс аргаа хараад за чи тэгвэл ихнэртэй баяраар бэлэг өгд юм уу мөнгө өгд юм уу мөнгө өгдөг гэж тийм мэдрэмжгүй те. Яг байгаа доромжлоод байгаа юм аа. Юу гэж бодоод байгаа. Тий. Тэгэхээр тэр чин ихнэрийнхээ юунд дуртай юунд дургүйг нь мэдэхгүй л юм гэсэн үг ш. Тийм ч мэдрэмж авахгүй. За өнөөдөр өстө хідүүлээ алаад өгье л гэж байна. Мөөгийг бүр тэнэлж өгсөн шүү дээ. Бүр хариугаа ороод бэлдээд байгаа гэсэн байна шүү. Би бол яа нөө эрчүүдийн талд орно. Яагаад? Юу гэж юм манай Монгол эрчүүд чинь шал өөр. Би бол эрчүүдийн талд 100% ингээ бүр 2 4 мөч өөр гэж орно. Чи тэгээд бүр ингээд эргэжтэйчүүдийг биднээс илүү мэдрэмжтэй гэдэг юм уу? Яг илүүж гарахгүй л байх л да. Тэгтэл мэдрэмжтэй. Огт мэдрэмжгүй тал дээр бол санал нийлэхгүй байна. Би хүлэн зөвшөөрч чадахгүй. Тийм үү? Тэ. Бүтэн шок. Би эрчүүдээ өмөрнөө. За тэгвэл бодъё л доо. Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс яагаад чи үлсэж гэнэ гэж асуугаад байдیں۔ Тий. Яагаад амар хүүтэн бүхэл бүтэн өөрөө зузаан цамцтай нөгөө нэг уулзахад гаад ирсэн эмэгтэй ингээд дараад чи таарч гинүү гэж асуугаад байдیں۔ Тэгвэл тэгээд яагаад болгонд орчоод үлсэж гинүү гэдэг. Хамзаа өмсөөл гарч ирсэн л байгаа штэ. Тэгээ өгчих гэхээр буруучих гээд байгаа байхгүй. Тэгээ асууж штэ. Ах уу байх уу гэдэг л үг штэ тийч. Өөдөөс нь үгүй халууц чинь ингээ хэлчмээр. Үгүй чи асууж аан чаавас. Шууд төрүүлж үлдэл гэж бүү ихээр буруучих гээд байгаа байхгүй. Бидний чинь нөгөө айш авирч амир штэ. Юу яриа та гэл ингэж л яах юм. Доконосоор ингэнэ сайн яваа эр хүний ард эмэгтэй хүн байдаг гэж далжганаад байдаг гэж мэдрэмжгүй төмөс болоод дууссан да би. Шүтэр өвчөөдөр батруулсан гэнэ. Бид нэр зүгээр л ард нь байж
гэдэг нөгөө мэдрэмжгүй эмэгтэйчүүд бол таарсан тий өчигдөр нэрээ. Мэдрэмж гэдэг чинь ондоо эрэхтэй амжилтанд хүрсэн ирчүүд авьяастай болохоос мэдрэмжтэй биш гинэ. Оо, энэ ахгүй ерөөсөө. Чи авьяас болно. Байж болно. Нэгээс үдэж ширэхгүй суугаад байна шүү дээ. Гэхдээ тэгээд л одоо нэр үнэн шүү дээ. Өчтөрийн тэр өөр ярьж байгаа. Хоол моолны тал дээр юу ярих. Нэр чи мэдрэмжээр хийж байгаа зү. Мэдрэмжээр хамтдаа идэг шүү дээ. Манай Монголын бүх залуучууд гоё хоол идэг. бүх мөхөн ч бас арай юу юм бэ? Масаараа. Танаа мөх продюсер мөх батчихна гэж аа бүр ингээ ярьчих юм яа юм уу гэдэг. Будаа урганаас өөр хоол хийж чаддгүй шүү. Будаа амар гоё хийдэг ч юм билүү. За болоо заяа. Тэр лаг хоол игээд байгаа хүмүүсээр орой алган оройных нь хоолыг хийлгүүлээ л да. Тэгэхэд мэдрэмж гарах уу? Гарна шүү дээ. Тэр дээр чи гаралгүй яад юм бэ? Тэгээд өнөөдөр ямар хоол хийх хүүхэд нь ямар ч яах вэ? Гээл ирчдэг те. Тэр чинь нэг ээ тэр чинь бас юу гэж нөл авьяас шаардж байгаас те. Тэр чинь тэрийг тархийг арилуулж иж мэдрэмжтэйгээр мангар гоё хоол хийж байгаа. Хөмөр болог. За таагаар өнөөдөр хариугаа авах гэж байна уу гэнэ. Өгчимэг ер нь хиний өчөнд өдий өрчээд юугээд байгаа гинэ. Тий юугээд байгаа. Бүр нэг ингэ өмсөн хувцас чинь яаж ийн муухай болсон маань энийг угаах уу яах уу гэдээ асуучмаар те бүр буцаагаад гэрлээ өчтөр өөрхийн нилээн үдсэн гинэ. Гэтэ ер нь аль нэрээ бид нар хизээч үсэж гинөө, даарч гинөө, цангаж гинөө, хувцас чинь хэртэй болсон уу гэж асуухгүй дандаа мэдрэмжээр энэ бүгдийг шийдсэн. Яах вэ? Яах вэ? Тэд нар чинь ерөнхий мэддэг байхгүй юу? Нарийн детальчлдаг. Харин тэгээд бацдаг байхгүй юу? Яг тэр ерөнхийн тэгээ юу гэдэг. Ерөнхий за хөрөгчөнд хоол байгаа. Гээ гэр дулаахан байна. За асуудалгүй. Ингэдэг байхгүй юу? Тэрнээс бол тэр чинь өдөр болгон асуугаад байх шаардлага байхгүй. Үсэж чинь өрөөч нь хоолыг үсэж чинь байгаа. Хоолыг идчихээ. Ягаад хажуудах юмтай хүнэн дээр ингээд хараар дотцсон байгаад очи ягаад тэрийг нөхгүй байд өөртөө амар дотроо тийч яг өгч байгаа ш тайрлаад. Амар хайрлаж байгаа штэ. Юу ярьж байгаа юм бэ? Ерөнхий мэдрэмжтэй байхгүй юу? Детачилтгөө. Муу хоёр дуракууд өцтөрийг солиорсон штэ. Бүр тэгтлээ уурн үрсэн байж тийм эмэгтэй хүний хайр ганцхан эрос хайр байдаг ч гэх шиг тийм. Юу жаа? Өчигдрийн сэдвээр хэлэхэд түүхэнд эмэгтэй хүмүүсийн хийж бүтээсэн бүтээлийг эмэгтэй хүн бүтээсэн гэдгээр үргэлж дарж дарлаж байсан шүү. Эмэгтэй хүүхдэд хүртэл эрдэм ном заадгүй байсан. Одоо ч хүүсийн тэнцвэргүй байдал эргэтгэж байж чадахгүй байгаа шүү. Бүр гендрийн асуудал руу орсон. Аами супер гинэ. За, мэдрэмжгүй эрэгтэй хүн бэлэн мөнгө эсвэл хэрэггүй зүйл эсвэл хит өндөр үнэтэй зүйл авч өгдөг шүү гэж байна. Харин тийм тэгэхээр чин мөнгөний л өгцөн дээр штэ. Яаж утсан юм? Аами. Аами үстэй. Чи шүү андаа. Үнэхээр мэдрэмжтэй бол тэр эмэгтэйгийнхаа юу гэсэд байгааг мэддэг байхгүй. Мэдгүй байгаа хүмүүс мэдгүй байгаа хүмүүс л мөнгө өгöd байгаа байхгүй. Мөнгөн дээр шууд мөнгөний өгсөн дээр бүр мэдрэмжгүй хүмүүс нэг бүр сонирм авчдаг байхгүй. Жишээ нь бүр нэг сүмнэр шиг авч өгөнгүүтэй таалагдж гинөө. Таалагдж гинөө гэж хэлдэг. Харин тэгээ тийм юм авч өгжснээс мөнгө авчихаа өөрт хэрэгтэй юм. Өөрөө авчихаа гэвэл гоё газ. Миний бодлоо тэр мөнгө өгöd байгаа хүн яг бүр мэдрэмжтэй бол орохгүй. Мэдрэмжгүй гэдэгс мэддэг хүн. Ирчүүд угаасаа мөнгө өгөх ёстой. Тэр чин бол зүгээр ингээд өгөх ёстой юм аа л өгж байгаа байхгүй юу. Гэтэ тэргүй кар зэнгэлж явах хэрэгтэй байхгүй юу. Тэр ч угаасаа эдийн гэж бэлэг ярьж штэ. Бэлэг яриад дээр. Тэр үнэхээр хөөх юм мөнгө бэлэглэн гэдэг бол чадахгүй байл яах юм. Айгу харин тэгээд мэдрэмжгүй байхгүй л яа. Тэгснээс за яах юм те дургүй юм нэг жаар дуртай юм авдээ гэд ингээ өгчин чи мэдрэмж биш үү? Юу юм тэгээ. Наа чинь мэдрэмжгүй мэдчихгүй юм байна. Хоёрын хооронд ингээ юм өгчүүл яах юм. Бүр ямар ч хэрэггүй. Яаж ч болох. Хоёрын хооронд юм өгж байгаа эсвэл мөнгө өгж байгаа хүн чинь мэдрэмжгүй л ахгүй юу? Энийг зүгээр хүлээн зөвшөөрч дээрээ. Үгүй. Мөнгөний өгсөн дээр би бол мөнгөний авна. Мөнгөний өгдөг хүн л мэдрэмжтэй гэдэг байгаа байх. Масарал бэлгэн дээр сонин штэ. Тэгэхээр чинь хоёрын хооронд юм өгжснээс үү. Хэд багцаалаад өгсөн. Ганц ойвсоо олохгүй байгаа хүмүүсийн мэдрэмжтэй гэхүү гэж байна. Тийш яг үнэн тий. Би бүр нэг хормоо гомдмоор хоёр залуусаа таарч ирсэн шүү дээ. Би уулын найзтайгаа амар гоё шотоор текила утсаж ирсэн аахгүй юу. Тэгсэн чинь тэр хоёр техник нөгөө тал виски кок уужсна битэрийг дайлаадсэн. Битэр л уух юм явуулаад сахыг уужсэн юмар текила явуулаад сахгүй. Тэгсэн чинь битэр уужсэн текила тэнд дуусцээ. Тэгсэн чинь
дахиад өөртөөгөө ууж байгаа юмар ингээд дайлж исэн байхгүй юу. Тэгээд ингээд бэжсэн чинь ингээд танилцаж манилцаад ингээд нийлээ сууж исэн чинь заа юу. Тооцоогоо хийх болсон ч нэ штэ тий. Өөртөөхөө ууж исэн юмны л тооцоог хийсэн. За тэгмүүд нь за окей. Ингээд тооцоо завчдаг хүмүүс байдаг штэ тий. Тэгээ бэжсэн чинь бүр амар инээдтэй битэр ингээд тооцоогоо игээд тэгээд ингээд гарах болсон чинь заа юу. Ардаас дагаж гарч ирээд тэгээд яах чагсан чинь банк орыг нь яах чагсан чинь би дансандаа мөнгөтэйгөө харин дансаа харуулъя гээд. Яаж байгаа? Гэр би бүргээ бүтэн шок бас. Тийм мэдрэмжгүй тэнэг хүмүүс байдаг юм байна. Тэгээд нөө тооцооных нь мөнгөний банкнаас гаргаж өгөх гэсэн юм шиг өөрхий. Буцаагаад Би чамайг даагаагүй. Гэхдээ би дансандаа мөнгөтэй гэдэг байгаа юм уу те? Тийм. яаж мэдчихэ? Банк ороод би буцаагаа шилжүүлчихье. Ингээд карт март олохгүй байсан гэсэн чи би лөө. Саяны хүн чихтэй би шилжүүлчих гээгүй. Би зүгээр дансныхаа мөнгийг харуулъя гэдэг шүү дээ. Тий. Хүн шидэт тахчих явж байгаа. Гэхдээ гоё штэ манай Монгол ирчүүд чи ер нь гэхдээ маасаараа ингээд янз бүрийн тооцоо мууцсан ямар ч асуудалгүй л байгаа шүү дээ. Мэдрэмж штэ. Мэдрэмж. Тэгэхэд гадаадын залууч молоочуд яаж юм? Хувааждаг те. Заавал ингээд завчдаг яг өөр хийдэж уусна гэдэг. Манайх бол маасаараа л ирчүүд нь чааваас таадэн штэ. Гүгөө тэгтээ даалгах албагүй штэ. Тэр чинь би сайхан сэтгэл тэр чинь Монгол ирчүүд бол сайхан сэтгэлтэй. Тэр нь тэр чинь зүгээр сайхан сэтгэл. Тэр дааж байгааг чи автал заавалчгүй нэг юм далд санаа үргэлжсэн байж байгаа. Нэрээ шүү. нэр санаагүй байсан. Нэр далд санаагүй байдгийг хөх юм байна. Сэтгэл тодорлоо ингэж Би яг мэднэ. Хийж хизээж зүгээр нэг танихгүй хүүхний тооцоо хийж өгдөггүй л ахгүй юу. Тийм Хийжсэн хэлжсэн түүх байна. Тэр аймс дээр чинь би бас дахиад өмөрнө. За. Яагаад тэгэхээр тэдний чинь угаасаа харааны төвшин нь өөр. Биднээс шал өөр ажилтий. Тэд нэр чи ингээд шулуун хардаг байхгүй юу? Толгой нь хаашаа яг ингэж хардаг чааваас нөгөө нэг нүд нь ингэж гүйж ингэж харна гэдэг ойлголт байдаггүй учраас олдгүй байгаа шүү. Би бол өмөрнө. Илэг ийм бид ирчүүд аваа ярьж байгаа бол штэ. Ингээ ирч тийш ингээ хаачих чадахгүй те. Ингээл явж идэм юм. Үгүй харин ерөнхий хардаг байхгүй юу? Ерөнхий томор хардаг. Юун тэр жижиг сажиг ойвс мэмс ганзаа. Тэр чинь манус л олж өгөх ёстой. За Улаанбаатар хотод 17 цаг 27 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран арилгачаар магнимон хамтран арилгаж байгаа. За магнийн одоо 9-ийн хэвийн үйл ажиллагаа за ихэнх бодисын солилцоонд оролцдог. Ойролцоогоор одоо 300 гаруй бодисын солилцоонд оролцдог юм биш үү. Тэгээ амьдралын чухал элемент юм байна. Тэгээд мөн мэдрэлийн сэрэл дамжилт болон булчингийн агшилтын зохицуулганд оролцдог байгаа. Тэгээ ерөнхийдөө товчхондоо магний бол эрдэс, за B6 бол витамин. Тэгээд яг магний B6 хоёрын нэгдгийг магнимон гэдээ ойлгочих болох нэр шүү дээ тийм ээ. За Тийм мэдээж даваа талууд нь болохоор булчин чангараад байгаа булчин гэж сулруулнаа. Чангараад байгаа булчин чинь одоо зүгээр үед ширмэс хатах, жирэмсэн үед тооноос өгөх гэдэг янз бүрийн одоо булчингийн чангарлаад байгаа хгүй юу. Энд болгонд жирэмсэн биш одоо эрэгтэй эмэгтэй хүүхэд гэлтгүү бүгдээрээ хэрэглэх боломжтой. За тэгээд ямар нэгэн одоо илүүдчихвээ гэсэн айх аюулгүйгээр ямар ч нөгөө илүүдэл тунгуугаар биш яг зөв хэмжээт зөв тунгаар агуулсан гэдгээрээ магнимон хамгийн давуу талтай мэдлээ. Энэ юу юм бэ? Хүн угаасаа хэвээ үед магний хоол хүнснээс авч идэг юм байна л да. Тэг ингээд өдөрт авах хэмжээ нь одоо нөө тооцоогоор ингээд гарсан юм байна. Тэгэхээр манай монголчуудын ерөөсөө 150-аас 200 миллиграм ийм мэдрэмж шүү дээ. Яг ирчүүч юм. Магний авчаадаг гэсэн тооцоо байд юм байна. Тэгэхээр ерөнхийдөө манай монголчууд магнигийн дутагдлалт байх айгүй өндөр эрсдэлтэй юм байна шүү. Тэгэхээр заавал магний нэмэлтээр ууж явах хэрэгтэй. За тэгээд яг аль биесныхын нэмэлт төлөөлөгч нараас илүү дэлгэрэнгүй мэдээллийн 94 Тэг4 1883 гэсэн дугаараас авлаарай. Харин онлайн худалдаа авалт хийх бол 181883 гэсэн дугаараар захиалах эсвэл e-monster гэмээр сайтаар орж захиалах боломжтой байгаа шүү. Ингээд ян нарчуудын нэвтрүүлгийн хамтран арилгачаар магнимон хамтран арилгаж байна. Баярлалаа. Өнөөдөр манай нэвтрүүлгийн маань сэдв ирчүүд бүр мэдрэмжгүй шүү дээ тэр ярилцж байна. За өвчтөр тэгтээ хүүхнүүд бүгд батруулсан. Өнөөдөр хариугаа авч барах юм уу даа гэж чинь. За. Манай нөхөр бол ямар ч мэдрэмжгүй шүү дээ гинэ бүр. Бага мэдгүй л энэ да. Йоо нөхрөө бүр ингэх юм уу те.
Та нар ял мэд гэрээ ажил хийдэг штэ энд мэдрэмж огт байхгүй гинэ бүр. Ял мэд хийдэг. Тий, ял гүйцэтгэж байгаа юм шиг гэрийнхээ ажлыг хийдэг гинэ. Тэр яагаад энэ Харин ч өстой хийх ёстой юм а хийж байгаа юм шиг хийдэг шүү. тэр ял харин эргэжтэйчүүд хийдэг байхгүй. Ерөөсөө энэ нэмэгтэй гэрээ цэвэрлээд агаадаа л ууранд хүрээд байна. Хоол хийгээд агаадаа л ууранд хүрээд байна. Гэтэл тэр эмэгтэй цаан чинь зүгээр хайр дутсан мэдрэмжгүй нөхрийн л ихнэр хүн байгаа даа байхгүй юу? Вэ тэр чинь томоор хайрлаа явж байгаа. Тэр чинь сэтгэл дотроо бүгдийг тэгээл хайрлал явж л байгаа шүү дээ. Би чамаг порогоос мөнгө авчиж гинэ. Мэддэгдээ байна. Үгүй юу ч юм бэ. Одоо зүгээр жишээ мэддэгдээд байна. Ерөнхий жишээ. Үгүй юу ч юм. Би яг мэддэг аахгүй юу. Одоо зүгээр жишээ нь ингээ бид нар машин байхад угаасаа л эргэтэй хүмүүс няаштэй. Тийм биз дээ. Тэрийг хүлээн зөвшөөрнө. Гэтэ эрэгтэй хүмүүс Яг гарцаар бай. Тэгвэл ухаас гэж байдаг. Гарцаар гараад ингээ явж байхад зам тавьж өгж байгаа хүн ямар хүн бэ? Эрэгтэй л хүн байдаг аахгүй юу? Хөөе тэгвэл эрэгтэй хүмүүс бол яг ингээ бүр дайрж алчих гад ингэдэг аахгүй юу? За эрэгтэйчүүдийг бол машин техникийн тал дээр эрчүүдээс баггүй юм бол тэрийг бол хүлээн зөвшөөрч байна. Бас юу яд ш нөгөө нэг эрчүүдэд тэгвэл ийм мэдрэмж байхгүй. Одоо ингээд бид нар галтоондоо хоолоо ингээ зурагтаа сонсож үзээ. Тэгээ хүүхдээ ингээд юм руу орчиход гэдэг нь хараад ингээ гурван тишээгээ зэрэг ажиллаж чаддаг байхгүй юу? Эрчүүд зурагтаа л үсвэл ангаагаа сууч тэр хүүхд нь унж гин үү, өгч гин үү мэдж байгаа ч юм байхгүй ингээд сууж идэг шээ. Ийм мэдрэмж чаа тэр чин анзаарч идэм бэлээ. Би бичлэг үзсэн бүр. YouTube дээр явж исэн шүү дээ. Монгол юм уу? Монгол гадаад янз бүр. Тэгээ нөх хүүхэд нь ингээд ингээ аюулд ороод ингээ унж тусч жагаад аав нь ингээд санамсаргүй яг ангааж байж байхдаа л хүүхдүүдээ барьж аваад ингэчихэж байгаа байхгүй. Байжлаа. Би хэлээд байна. Байдаг мэдрэмж. Мэдрэмж юу? Бага. би л аваа өстө. Би болохоор хэлээд байна бүр дөрвөн өчөө өргөн. За тэгвэл за та нар санал нэгдэх юм үгүй би мэдэхгүй заяа. Эрэгтэй хүмүүс яг нөгөө юу яасныхаа дараа дуусан гутаа бураараа унтаад өгдөн шүү. Хөөх юм ядарчихгүй юу да. Буруу гарч ирсэн нь яаж байгаа юм? Тухтай барилаа авч байгаа. Ийм нарийн ярих гэж ястаа. Наач одоо арай биш шүү дээ. Энэ чинь мэдэмж уг нь эмэгтэй хүмүүс яадаг тэрврээд унтах хэрэгтэй тий. Тэрврүүлмээр ингээд мөрийг нь налаа хийх. Тэгээд та нар өөрсдөө хэл хэрэгтэй шүү. Миний дүүс та бодлыг яаж унших энэ надад тэрврүүлмээр байгаа л үгүй. Чи нааша хараад тэрвэрчих гэ хэлчих болохгүй юу? Мэдрэмж. Энэ бол цэвэр мэдрэмжийн асуудал. За Улаанбаатар хотод 17 цаг 32 минутаас яг энэ цаг учраас манай шууд эфирийн утас 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн дугаараар холбогдорой. За эрчүүд шугамжлүүлээд өгөөрэй. Хүүхнүүд ороод ирээрэй. Одоо эрчүүдийн мэдрэмжгөө батлаад өг. Натлаад өг. Одоо бүр шагналдаад орж ирэндээ тий. За эрчүүд мөнгө өгөх ёстой. Дээшгээ гүйчлээ. За шаал мэдрэмжгүй шүүгэнд байгаа хоолны савыг олохгүй уцтаж асуугаад байгаа нь мэдрэмжгүй төмөс байгаа өстэй гинэ. Шүүгэнээс өөр газар байж болох ч юм. Хин мэдхий. Хөөе нөгөө нэг за эхний сонсогчтой холбогд 83 T8-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. Angel Radio. Бана. Тасарчлаа шүү дээ. Би бүр ярьсан юм үснэ мега хаагаа ичилтаа гэж. За биднээс амар байгаа юмаа хилээд л байдаг байгаа шүү. Зураг хөрөг хүртэл харуулад хилээд байхад шаал өөр юм яриа л явж идэг гинэ. Олж ирч чадахгүй чамаас. Нөгөө ерөнхийгөө л бодцсон явж байгаа. За 83 T8-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. Angel Radio. Мэдрэмжтэй. Ирчүүд үү? Манай төлөв орж ирж байна. Ирдүү юм байна. Дахиад жоохон юм ярьдаа. Хоёр өдөр хэлдэ. Тухайн өөрчлөлтсөн үү? Тий. Мэдрэмжгүй гэвэл гэнэ тэгш бос ажиллаа гэнэ тэгш. Чи бүр хүүхэд юм уу? Чи хэдэн настай? Бано. Тэг яах вэ? Энэ ирдүү байж тээ. Ирдүү юм биш тээ. Энэ хоолоо Дуугаа өөрчилсөн юм уу? Тий. За зүгээр санаа зовлтгүй яриа. Та эрэгтэй эмэгтэй хамаагүй зүгээр яар. Яагаад эрэгтэйчүүд мэдрэмжтэй юм? Нэг юм бас. Би мэдрэмжтэй шүү дээ. Нууны нэг удаа дүүмээр алга болоод. За. Би хаанагаар цоцсон
Яг тэр газар байж идэх. Тийм байна тий. Манай талын хүн гээ. Би бүр мэдээд ийсэн. Чи эрэгтэй хөх юм уу, эмэгтэй хөх юм уу? Эрэгтэй хүн. Мундаг амидо мэдрэмжтэй. Их чинь ургалчны талд. Яг тэр байсан газар байж исэн гэдэг. Юлэг чи хэдэн настай вэ? Тэр яах вэ? Гол юм эргээд штэ. Гол мэдрэмжтэй. За. Хөрхи. Ястаа мундаг. За ба холбогцсонд баярлалаа. За. Бэжлээсэн байгаа ч тийм байсан газар. Би хэлсэн штэ байд юм аа. Ямар хөрхи нэрээ. Өөрийгөө өмөрөд ороод ирж байгаа штэ бүр. Мөнгө өгсөн болгоно нь далд санаатай байдгүй штэ. Ийм болохоор л хүүхнүүд мэдрэмжгүй штэ. Тийм штэ яг үнэ. Яг үнэ. За дараагийн сонсохгүй юу? 80 текстэд дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Бэнэ. Арамин. За натлаад өг гахаа. Би сэргээрээ мэлэх гээд байна л да. Мэдрэмжтэй штэ. За. Тэгээд ямар нэгэн баяр болохоор гоё яг авах гэжсэн, хүсчихсэн утас ч юм уу, гутал ч юм уу хэрэгтэй юм бэлгэлцдэг. Тэгээ нөгөө намайгийн хэлдгээр харин ч яг тэрнийхээ дараа гоё тврээд хийдэг ч гэдэм аюу гоё мэдрэмжтэй штэ манай нөхөр бол. За яг өөрийнхөө л нөхрийг яриад байна тий. Өөр юуны нөхрийг Масаараа юм ярьж штэ. Мас юм ярьж. Мэдрэмжтэй залуучууд байдаг манай ажлынхын энтергээд хөрхөн залуучууд аюу мэдрэмжтэй л байдаг штэ. За. За холбогцсонд баярлалаа. За баярлаа. Тэгээд одоо яг энүүгээрээ эрчүүд бол мэдрэмжтэй, хүүхнүүд бол мэдрэмжгүй гэдэг эмэгтэй хүн өөрөө хэлээд байгаа юм мөн үү? Эмэгтэйчүүдээс илүү мэдрэмжтэй гэсэн үг үү тий? Илүү гээгүй. Илүү гэж юу ч яриаггүй. Эмэгтэй хүнийг мэдрэмжгүй ч гээгүй. Зүгээр л эрэгтэй хүнийг ярьлаа шүү дээ. Мэдрэмжтэй гэдэг юм. За одоо 17 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн бас нэгэн хамтран аялагчаар хоолч болно, даруулагч болно. За, Wild Jerky хамтран аялаж байгаа. Тэгээ хамгийн өндөр уургийн зууш гэдэг байгаа шүү дээ, тий. Америк технологиор Монголдо үйлдвэрлэгдэж байгаа. Тэгээд хоолч болно, даруулагч болно л гэдэг байгаа тийм ээ. Одоо нөгөө нэг ер нь чипс гэл нөгөө юуна удаан хугацаанд хадгалах бодистой бүтээгдэхүүнийг бид нар хэрэгэлдэг шүү дээ тий. Тэгээд тэрнийхээ хажуугаар бас хаяадаа ч гэсэндээ болж өгвөл хүүхдүүд ялангуяа мах идтгүү хүүхдүүд ч гэсэн тохиромжтой юм билээ. Хадгалах бодисгүй, амт оруулагчгүй, өнөр оруулагчгүй яг нөгөө мах нь хатааснараа тэгээд халуун ногоогүй гэж хоёр янз байгаа. Тэгээд хүүхдүүдэд бол халуун ногоогүй нэлээд зүгээр юм билээ. Тийм. Ногоо уттан гэсэн үг тий. Ногоо уттан гэсэн үг. Улаантай болохоор энэ халуун ногоотой. Wild нь болохоор зөвхөн ганц улаан халуун ногоотойгоор байд юм билээ шүү нэрээ. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн болохоор зэрэг 99-17 T4 гэдэг дугаараас аваарай. 99-17 T4. За миний яриад хоёрт сонсогдож байгаа юм тий. Сонсогдож байна. За спортоор хичээлэхсэд офисын завгүй ажиллахсад хоолны дэглэмийн үед хамгийн тохиромжтой байгаа шүү. Ингээд Ян Аршидын нэвтрүүлгийн хамтран аялагчаар хоолч болон даруулагч болон Wild Jerky хамтран ажиллаж байна. Баярлалаа. Хамгийн одоо өндөр уургийн зууш гэдэг байгаа тийм ээ. За өнөөдрийн манай нэвтрүүлгийн маань сэдв эрчүүд бүр мэдрэмжгүй гэдэг сэдвээр ярилцж байгаа. За хариу авах гэсэн дайсны талаас гатнуул орж ирчгээд татаардаад байна штэ гинэ. Ийш солируулаад байгаа юм дээ. Гээ тэгэл үний юм чинь. Ядтай санал нийлэл өөрөө ороод ирж байгаа зү. Ойсоо хайдаг гэсэн чи оймсноос урлаг харагдахгүй юм чи яаж олж харах вэ гэх. Тэгэхээр яадаг байх нөө бүх юмыг урлаг болгож хардаг байх нь байна. За. Дөрөв нэг амар гоё юм шижсэн чинь дээшээ гүүчлээ. Үнээр өөр ирэхгүй инээсэн штэ. Номингийн нөхөр анхаарноо эхнэрээ гэрээ ажил хийж байхад нь сайн хайрлаж гинэ. Бүр анхааруулж штэ тий. Энд мөөгийн тролл нэг хүн байна. Өнөөдөр чи барахгүй шүү л гэж байна. Манай талынхан зөндөө нөө. За дараагийн сонсогч 99-18 дугаартай сонсогчтой холбогдлоо. Angel Radio. Араминд. Арамин зүргээл. За. Батлаад үг гай. За эрчүүд ерөнхийдөө тийчтэй бүгд мэдрэмжгүй. Тий. За юун дээр энэ ажиглагддаг вэ? Ерөнхийдөө яг тэр сая өмнөх оролцогч яриад байгаа мэдрэмжтэй хүн бол нөгөө хүн болгоо адилгүй гэдэг шиг хэсэг нэг хүн байдаг л байх.
Гэхдээ энд бол яг ерөнхий масс гэж байгаа болохоор ерөнхийдөө бол ирчүүд бол ямар ч мэдрэмжгүй. Одоо жишээ нь ингээл тэр бэлэг сэлтний асуудал байна тий. Тэгэл ерөнхийдөө л бүхэн дээр ямар ч мэдрэмжгүй би л тэгж дугуйж. Тий. За. Тэр намаа гэрлээ ойртойгоо санал нэг байна. Манай нэг шүү. За холбогдсон баярлалаа. 2-1. Түрүүний нэг хүүчин манад тааш. Тэр нэг бэлэг дээр мэдрэмжгүйгээ та нар санаж нэг хэсэг нэг сэвсэндээ Мартин амнаар хүн болгоны нэг пиц аваад өгсөн. Мөнгөтэй байж олон мэдрэмжгүй байж болохгүй гээд яг Ингэнэ бол баярлнаа. Хоол бол хайр юм гэдэг үе чи хоолаараа баярлаа шүү дээ. Хөөе энэ порон энэ бүсгүн толгоо яаж угаасан бэ сөрөг хүчин гинэ. Манайдлахаа өөстөө хэлээд ороод ирж За байгаа. ингэ ариун жаргал гэдэг нь нэрээ яг тэгдэж штэ зурагт үзсэн бол тэрнлүүгээл хардаг. Манай хүн зурагт үзэж байгаад хүүгээ эргэж байсан угаалгын машин руу унсныг ч анзаараагүй штэ. Үнэн дөп гинэ. За тэр ийм л энэ заяа. Зарим хэсэг нь л Эвтөө ингэ би явж байгаа дууг дагаж дуулангаа хажуудаа байгаа текстийг уншаад шивч чадсан шүү. яа. Нэрээ хүрэх чадвар амар их байна. Би бол үнхээр дэмжлээ. Буруу хараад унтдагсан чи хамаг хөдөлгөөний хийсэн юм чи арга байдаг. Хамаг гол ажлыг хийж байгаа юм чи ядарч байгаа шүү хүрх юм бас. Тэг байж болох хамаг юм ачахгүй айцсан байгаа шүү чи. Тэгэхээр чи ядарна шүү дээ. Ирчүүчиг эмэгтэй хүн байдаг шүү дээ. Техник талдаа сайн. Одоо тэгтээ манай Агийн ихч байна тий. Тэр нөгөө нэг спортын мастер гэдэг штэ тий машин мотоцикл уралдаанд оролцдог тий. Яг нөгөө ирчүүдийн нэг цөөн хэсэг нь нэг одоо тэр урлаг уран сайхны одуу дагаад байгаа штэ тий. Яг тэрнтэй адилхан эмэгтэйчүүд бас байгаа. цөөх хэсэг нэг мотогоор байдаг уу? За дараагийн сонсогч 99 Тиг лотод дугаартай сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. Самано. Сайн. Арамент. За. За яг би нэг аль нэг талд нь орхсонгүй л дээ. Зүгээр ихэд нэг одоо тийм мэдрэмжтэй энэ төр байхаар надад бол одоо тэр ерөнхий гэд яриад байгаа байсан дээр юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Юм руу алсаал ингээл би л мэдрэмжтэй гэсэн шиг ингээд жижиг шажиг юм яагаад хараагүй онцгойд байт юм. Тэр талаас нь хэлчихсэн. Ерөнхий Яг тийм одоо ингээд манай гэрээ хувьд жишээ нь хоёрын ингээд байр салхицчихдаг байхгүй юу? Тийм тэгэл одоо би бодвол тэр хөлтөө юм шиг ба. За. Тэгэл ингээд би болохоор ингээд нэг юм руу ихтэй гараад ингээд одоо жишээ хүүхэд ингэчлээ ч юм уу нэг юм руу унцлаа гэвэл зургтнаасаа салж гүйцчих тэр заавал ингээл юм том хэлээд ах надад жоох нэг тийм. Яг бүр тийм таг бол гэвэл те ерөнхийдөө бол надад тийм зүгээр санагдаад. тийм шүү ерөнхий ойлголт тийм нэг эсвэл би тийм сурцсан ч юм уу нэг тийм. Тийм. Тэгээд хэлгээл. За холбогдсон баярлаа. Баярлаа. За баярлаа. Тийм байгаа бидтэй. Буруу хараад ивтгэр нь урд нь гараад хөвчих мэдрэмжгүй шүү дээ. Яг үнэ. Урдлан гараа өвчөж олно шүү дээ бас нэрээ. Харин хилээлээ шүү би. Ингэдэй ямар ч үйлдэл ер нь мэдрэмжгүй биш юм бэ те. Яаж хийж байгаа л өмөрчих юм бэ те. Өмөр нь яаж хийж байгаа л нэг өмөр Нөгөө юу яачаар ч хамаг энерги та нарт өгчдөг аахгүй. Тэгээд бие ураад юм байгаа сте гинэ. За дараагийн сонсогч 88 Т1-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. Амжилт радио. Арамин. За юу бас манай нөхөр бас яг мэдрэмжтэй дөө гэх юм уу. За хүлэн зөвшөөрч байна. Одоо нэг тал нөгөө ингээл хайр энэ хоолж байгаа юм гэх юм уу хайр энэ гэх юм уу гэд тэрэндээ амар ингээд ядаргаатай тэр нь амар ядаргаатай өглөөд байгаа юм шиг бүр ингээд санагдаад байдаг байхгүй. Тэгээд ингээд яг өөрөө яхаа гэхээр ихтэй хүмүүс одоо өөрөө уцаар ярьж байгаа шүү дээ ажил ингээд за нэг хүнтэй нэг алдны ч юм уу жоохон за нэг найзтайгаа уцаар ярьж юм гэхэд алдны бас яриа хийхэд хажууд нь хүүхдэд аваа тэрийг ингээд гэхээр харин аваачтэй гэдэг нөгөө яг би бол ингээд уцаар яриад заяа. Би ингэдэг байхгүй. Одоо манай найзтайхаа уцаар яриад нэг бас кино тайчин тэгээ хоол игээл дундуур нь хүүхдүүд юм байхаар би ингээд
тэгээ наа ч болохгүй тийм үгүйгээ би хэлдэг байхгүй. Тэгдэгтэй би нэг угаасаа тэгдэг. Би тэрапевттэй хоолоо хийчихэд уцаараа яриад ингээ хүүхдүүдэд зохицуулаад манай нөгөө ганц уцаараа ярьж ийж тэрийг аваадаг энэ тийм үгүй гэхээр хариулахгүй төгшөөд хайраад энэ хүүхдэд аалтаа би уцаар ярьж штэ. Яг тэгдэг. Уцаар ярьсан бол уцаараа л ярина. Уцаараа яриад би нэг юм уншиж штэ. Чи энийг авчуулдаг хүүхдүүдэд авчуулдаг. Яг нөгөө нэг ганцхан фокуслаад байдаг. Тийм би юу вэ? Тэнд нэг угаалгын машин ажиллуулчаад эндэж хоол хийгээл тэнд кино үзсэн те хүүхдүүдийн хаалтанд орлоо явж байхад тэр тал дээр эрэгтэй хүмүүс нөгөө зэрэг нөгөө нэг дээр нэг нэвтрүүлдэг байсан шүү дээ. Эрэгтэй хүмүүс яг тийм бай. Тэмдэр нэг юм нэ да бас нэг талаараа нэг амар тийм мэдрэмжтэй ирчүүд бас амар ядаргаатай санагдсан нэг хэд эмгтэй гэж юм шиг зарим нэг санагдаад. Яг. Хамаас нэг юм дээр орж ирээд харин наад хувцсан жоохон тийм юм биш үү гээл. Гэхдээ би яах вэ? Би ч гэсэн гоё баймаар шүү дээ. Нэг жоохон залуу наасан дээр би хаагач гайхуулж марч ийж жоохон ил татгаад харин наа чи хитрхийн юм байна. Наа чи тийм байна гэж. Заримдаа нэг тиймэрхүү хитрхийн нэг тийм мэдрэмжтэй юм шиг бас царайлах гэх юм уу эсвэл тийм юм амар ядаргаатай санагддаг. За гоё ярьсан шүү. Холбогдсон баярлаа. Жинхэнэ бодит амьдралыг хүрнэ өгүүлээ тий. Яг хэлэх үгүй би бэлдээ сууж байна. Ерөнхий байсан л гоё байгаа зү. Угаасаа ерөнхий л байсан дээр. Тэ ерөнхий баазжсэн дээр. Шок. Дахиад шок. Тэгэлж яастай. Ерөнхий байвал гоё гэ. Хэд Ер нь ийм юм шүү. Хэрэгтэй хүмүүс угаасаа мэдрэмжтэй байгаа зогтгүй юм шүү. Нөгөөх нь тийм. Уг наа чи мэдрэмж нь байгаад байгаа байхгүй чаавас. Жижиг юм дээр бид нар чинь байгалийн өвдөл нь өөр хүмүүс юм чи. Эрэгтэй. Тэгээ харин өглөөсөө угаасаа эмэгтэй хүний мэдрэмжээр ер нь гүйцэтгэх байхгүй. Тэгээ угаасаа бидний угаасаа өөстэй ингэдэг байхгүй. Анх ингээ уулздаг штэ. Боцол молол ихлээд ингээ цэцэг өгдөг штэ. Тэгэхээр ингээ баярлж маярлал аваал нэг жоохон удаал харилцаа ингээ жоохон удаал ингээ хэлэх цэцэг гэж угаатаар яач. Яагаад ингээ шал хэрэггүй юм мөнгө өрөөд ингээ алцгнуулчдаг байхгүй. Тэр чинь бүр минь мэдрэмжээ гаргаад цэцэг навч барилгүй гэдэг штэ. Тэгээ бид нар яг ингээ алцгнуулдаг байхгүй. Тэр хүмүүсийн мэдрэмжээ гаргахгүй болох уу гэдэг юмд өггээд байдаг байхгүй. Тал байгаа тий. За яах вэ? Тэгээ сүултээ бүр ингээ паникнд ороо тий. Хүүе яг яа гэдэг. За наад чи яг тийм юм байна. Тэнгүүтээ ахгүй гэж хэлэнгүүтээ цэцэг хэдий өгтөгч авах мэдрэмж нь гоё энэ төр гээд постлцсан байх жишээ нэ. Тэгэрчээд яахын тэр хүн чинь тийм биз дээ хэцүү шүү дээ. Тэр чинь тэгэл дараа нь за тэгвэл одоо цэцэг биш юм гээд арай ингээд асууц учраас үлдэх юм гээд нэг жоохон бэлгийн өөрчлөх хэрэгтэй байхгүй. Хизээний нөгөө цэцгээ ингээд хашин яах юм угаасаа. Яг үнэ. Тэгээд тэнгууд амар супер шууд ингээд том мэдрэмжийг ярьдаг байхгүй. Уг нь бол бүх зүйл жижигээс эхэлнэ. Ерөөсөө л ингээд цаатал чинь жижиг сэжигмээр оролцдог юм аа. Дэлгэр цагт Чулуунбаатар шулуухан ойлгуушдаг бол хийндээ ам штэ. Юу үсээд байгааг мэддэхгүй тойруулаад ахаар ойлгохгүй юм. Тэгээд тойруулж гээд дараа нь мэдрэмжгүй энтер гээд авах юм хэрэг байдаг ч юм уу гэнэ. Яг үнэ. Би энэ сонирхол. Шууд энийг авмаар байна. Шууд тэгээ хэлчихэж амар шуналтай хүн болчих гээд байдаг байхгүй. Ямар хамаа. Яг тийм. Нөхөр сүдэртэй шуналтай болох юм амар хүүхэн бэ гэж бодох гээд байдаг. Хамаагүй. Эргүүд хэлж яхаар тэрэн дээр штэ. Энийг л аавна гэдэг. Аймагаас болоод төлөвлөгөө нураск одоо бас шар өдлөөд нойр үрхгүй. За уучлаарай. За нөрөд 2022 оны 6 дугаар сарын 30-ны пүрэв гарагийн Яна эрчүүдийн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар хамгийн өндөр уургийн зууш Wild Jerky за мөн Magnamon хамтран ажиллаа баярлаа. Яасан бэ? За баярлаа. За баярлаа. Баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч хамгийн өндөр уургийн зууш Wild Jerky 8 GS25 E-Mart болон бусад бүх сүлжээ дэлгүүрээр худалдаалагдж байна. Захиалгын утас 99 32 97 99 17 тэгдэрв. Яна эрчүүдийн нэвтрүүлэгтээ Magnamon хамтран ажиллаа. Монсын болон бүх хэмжээний сангуудаар худалдаалагдж байна. Эфир. Яна эрчүүдээ нэвтрүүлэг хөтлөгч гэрлээ Номо Гима. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3